За бидний шилжүүлэн суулгаж байгаа өөх нь өөрөө юу вэ гэх юм бол амьд диск гэдэг сайн ойлгох хэрэгтэй. Тэгэхээр амьд диск тухайн шинэ орчинд оцноороо цусан хангамж бүрдүүлэх ёстой. За тэр хугацаанд ерөнхийдөө бол эхний 2 сар явагддаг. За тэр хугацаанд өөхний 20-30% нь шимэгдэг байгаа. За та бүхэнд өнөөдөр би өөх сурвалж хагалгааны талаар товчхон мэдээлэл өгсөе. За өөх сурвалж хагалгаа нь өөрөө тураах хагалгаа юу, галбиржүүлэх хагалгаа юу гэж хүмүүс их асуудаг байгаа. За тэгэхээр өөх сурвалж хагалгаа нь ерөнхийдөө бол тураах биш, галбиржүүлэх төрлийн мэдлэлтэй ордгоо гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. За өөхийг бол бид нэр ерөнхийдөө хүний аль шигээс сурвалж болно. Яг арьсан 32-ийн завсарх өөхийг л сурвалдаг байгаа. Хамгийн их түгээмэл хийгдэг газрууд юу вэ гэх юм бол хэвлийн 360, гуй, буглаг байдаг байгаа. Өөхийг сурвалгахдаа бид нэр тухайн хүнийг илүү галбиржуулсан, тухайн хүний булчингийн бүтцийг илүү тодорхойлж бас хийж болдог байгаа. Энийг нь болохоор high definition буюу булчин ярзааж хийхийг бас нэрлэж болно. Авсан өөхөө мөн адил бид нэр өөр газар хийж болно. Жишээ нь өгцгөнд ч юм уу, хүний нүүрэнд ч юм уу. За өөхийг шилжүүлэн сууснараа бид нэр яадаг вэ гэх юм бол илүү тухайн хүний галбирыг тодтогч өгч байна гэсэн. За бидний шилжүүлэн суулгаж байгаа өөх нь өөрөө юу вэ гэх юм бол амьд диск гэдэг сайн ойлгох хэрэгтэй. Тэгэхээр амьд диск тухайн шинэ орчинд оцноороо цусан хангамж бүрдүүлэх ёстой. За тэр хугацаанд ерөнхийдөө бол эхний 2 сар явагддаг. За тэр хугацаанд өөхний 20-30% нь шимэгдэг байгаа. Бидний шилжүүлэн суулгаж байгаа өөх нь өөрөө бас тодорхой хэмжээнд үйлдэлс агуулсан байдаг. За тэр үйлдэлс нь өөрөө яадаг вэ гэх юм бол тухайн хийгдсэн газар руугаа булчин шүмс арьс руу хорж чаддгаараа тухайн хийгдсэн газрынхаа арьсыг илүү залууж үлддэг байгаа. Өөх сурвалж хагалгаанд орох байгаа хүн юунд анхаарах ёстой гэх юм бол сүүлийн 2 сар дотор өөрийнхөө биеийн жингийг аль болох төгсөртэй байх хэрэгтэй. Өөх сурвалж хагалгаанд нэг удаагийн оролтоор бид нар ерөнхийдөө бол 3.5 литрээс илүү өөх сурвалжих байдаг. Дээрээс нь нэг удаа орохдоо 1 том талбай, 2 жижиг талбай, эсвэл 2 том талбай гэсэн хэмээр ордог. Тэр нь өөрөө юу гэсэн юм бол том талбай гэдэг нь гуй, хэвлийн том талбайд орно. Буглаг, шилбэг хэсгүүд нь бол жижиг талбайд ордог байгаа. За өөх шилжүүлэн суулгах сонирхолтой хүмүүс байх юм бол сүүлийн 1 сар дотор ямар нэгэн байдлаар үрслийн эм хэрэглээгүй байх хэрэгтэй, тамхи татахгүй байх хэрэгтэй. Дээрээс нь дааврын эм хэрэглээгүй байх юм бол өөхний амьдрах чадварт нь сайн нөлөөлдөг. Ямар ч төрлийн мэдслийн харилцаанд ерөөдөө бол эсрэг залт гэж байгаа. За эсрэг залт нь өөрөө юу гэмээр бид лабораторийн шинжилгээний үндэслэлээр цус бүлэгнэлт, цус багталт гэх мэт өөрчлөлт байх юм бол энэхүү хагалгаанд орж болохгүй. Өөх сурвалж хүнс хагалгаанд орсон дараа зориултын бариун хувцас өмсдөг байгаа. За бариун хувцас нь өөрөө бол тухайн хүнд өмснөөрөө 3 зүйлийг хангаж байгаа. Нэгт цус алдахаас урьсан сэргийлж байгаа. Хоёрт өвдөлтийн эсрэг үйлчилж байгаа. Гуравт эдгэлтийг хурцлуулдаг байна. Өөх сурвалж хагалгааны дараа ерөнхийдөө 1, 3, 7 гэсэн хоногуудад ирж үзүүлнэ. Хийгдсэн талбайгаа хянуулна. За тэгээд 7 хоног дээр бид нэр оюутлын авсны дараа сарын дараа нэг ирж үзүүлнэ. За бүрэн эдгэрт бид нэр ерөнхийдөө хизээ бол 1 сарын дараа бүрэн эдгсэн гэж үздэг байгаа. Өөх сурвалж хагалгааны бидний ашигладаг төхөөрөмжүүд нь бид нар бол power assistant төхөөрөмжүүд гэж хэлдэг. Тэгэхээр тухайн аппарат нь өөрөө яадаг вэ бол эмчийн хөдөлгөөнөөс гадна аппарат нь өөрөө өөх сурвалж ажилбарыг илүү хурдан болгож өгснөөрөө тухайн хийж байгаа ажилбарыг бид нар богино хугацаанд хийх бүрэн боломжийг олгодог байгаа. Өөх сурвалж хагалгаа эрэгтэй хүн, эмэгтэй хүн аль аль хөөсөнд нь хийгдэх боломжтой байдаг. Мэдээж эрэгтэй хүн, эмэгтэй хүн хоёрын харагдах байдал нь өөр байдаг болохоор тэрэнд нь зохицуулж энэ ажилбарыг явуулдаг байгаа. За өөх сурвалж хагалгаа хийгдэх хугацаанд бид нэр хэр их талбайн дээр ажиллах шалтгаалаад ерөнхийдөө бол 1 цагаас 3 цаг хүртэлх хугацаанд хүрэх багталтай байдаг.